Hi everyone. Сайн байна уу? Намайг Bani гэдэг. Миний channel Тавтай Морил. За, өнөөдөр бүгдээрээ Taylor Swift болон хөгжмийн салбар тэгээд ерөн зохиолчийн эрхийн гэрээгийн тухай ярина. Тэгээд яагаад Taylor Swift одоо хуучин альбомудаа дахиж рекорд хийгээд гаргаад байгаа вэ гэдгийг би та нарт тайлбарлах болно. Би бол өөрөө багаасаа ингээд Taylor Swift-ийн дуутай өвссөн. Угаасаа Taylor Swift-ийн фэн. Гэтэ би бүр яг тийм улаан фэн бол байгаагүй. Гэтэ яг энэ болсон явдлаас хойш би ер нь Taylor Swift-ийг амар хүндэтгэж эхэлсэн. Илүү том фэн дэмжигч нь болсон. Эхлээд бол бид ямар ч байсан Taylor Swift-ийг товчхон танилцуулъя. Taylor Swift маань бол мэдээ Америк дуучин. Тэгээд 1989 онд Америкийн Pennsylvania мужид төрсөн. Багаасаа эхлээд ерөн дуу хөгжмөнд ерөн амар их сонирхолтой байсан. 12 настайдаа Lucky You гэдэг анх дуугаа зохиож байсан. Тэгээд 13 настай нь гэр бүл Tennessee-гийн Nashville руу нүгээд дуу хөгжмийнхөө мөрөөдлийг дэмжих гэж Tennessee руу нүүсэн байгаа. 2 жилийн хугацаанд 15 настайдаа Big Machine гэдэг хөгжмийн компанитай гэрээ хийсэн. Тэгээд энэ компанитай өөрийнхөө анхныхаа цомгоо гаргасан. Тэгээд дараачин 5 цомгоо нийт 6 цомог энэ компанитай гаргасан. Taylor Swift-ийг яагаад энэ бүх цомгуудаа энэ 6 цомгоо дахиж рекорд хийгээд цацхын одоо шийдвэрийн шалтгааныг бид нар ойлгохын тулд хөгжмийн салбар тэгээд уран бүтээлчүүдийн одоо харилцаа ямар байдаг вэ? Тэгээд ерөн зохиолч эрхийн хуулийн тухай бид нар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм болохоор ихэж би тэрийг нь тайлбарлах гэж заяа. Тэгээд яагаад энийг бас ярих нь чухал вэ гэхээр ингээд Taylor Swift-ийн одоо лейблтэй болсон одоо Scooter Braun-тай болсон зүйл бол ингээд тийм сонин үзэгдэл биш. Энэ ингээд амар олон уран бүтээлчдүүд яг л тохиолдог зүйл. Ягаад тэгээ Taylor Swift хүмүүс одоо амар дэмжиж байна вэ? Яриад байна вэ гэхээр ингээд одоо үе цагт бол ингээд болсон хамгийн том жишээ. Бид нар ингээд одоо ертөнцид бие биентэйгээ одоо мэдээлэл авахд илүү амархан байдаг. Одоо илүү том хүрээнд одоо цацагдсан. Энэ хөгжмийн салбар тэгээд уран бүтээлчүүдийн одоо энэ том одоо хөгжмийн компаниуд харилцаа дандаа асуудалтай байдаг. Гол том асуудал нь юу вэ гэхээр ер нь ингээд энэ компаниуд энэ уран бүтээлчүүдийг одоо ашиглаж одоо амар их мөнгө олдог. Гэтэ ингээд уран бүтээлчээ ингээд зүгээр хоосон ямар ч мөнгөгүй ингээд зүгээр ядуу орхичдаг. Тэгээд энэ бол зөвхөн Taylor Swift болоогүй. Бидний мэдхээр ингээд юу амар олон дуустуудад болж исэн. Жишээ гэх юм бол Prince байна, Beatles-ийн Paul McCartney байна. Paul McCartney-гийн одоо жишээг зүгээр товч ярих юм бол Beatles-ийн зохиолчийн одоо эрхэн Beatles-ын өөрсдөд нь байгаагүй. Тэрийг нь Michael Jackson худалдаж авсан. Одоо ингээд Beatles-ээс Paul McCartney байгаа штэ. Paul McCartney ерөөсөө тэр Beatles-ийн дуунуудаасаа ер нь тийм их ашиг олдгүй байсан. Тэгээд ашиг олж чадахгүйгаас гадна тэр дуугаа өөрөө яаж ашиглах, тэр дуутай холбоотой бүх одоо шийдэл, контролд нь ерөөсөө өөрт нь байдаггүй байсан. Тэр эрхээ буцаж авахын тулд Paul McCartney бол 35 жил тэмцсэн. Тэгээ сүүлд 2022 онд Paul McCartney Beatles-ийн эрхээ авч чадсан. Өөр нэг жишээ гэх юм бол Rick James Super Freaky Girl гэх дуу байдаг да. Тэгээ одоо хүртэл ингээд реклам, кино, TV show өдөрт бид нар энэ дууг бол амар их мэднэ. Өөр бас бусад хүмүүс энэ дууг нь бас сампл хийгээд ингээд дуу гаргаж ирсэн. Гэтэ Rick James карьерийнхаа хамгийн том дуу юм мөртлөө өөрөө энээсээ ерөөсөө мөнгө олдгоо. Rick James өөрөө бүр дампуурч исэн. Тэгэхэд яг гэрээ хийсэн тэр компани нь бараг 100 сая $100 энэ ганц дуунаас олж исэн. Эндээс бол шудраг бусыг бол харж чадна. Бас нэг асуудал нь бол ихэнх энэ уран бүтээлчүүд анх энэ гэрээгээ зурхтаа жоохон байсан эсвэл амар залуу байсан нөгөө юмаа мэдгүй байсан. Жишээлбэл Taylor Swift 15 настайдаа энэ гэрээг зурсан. Бодолд 15 настай хүн дөнгөж чинь мьюзикийн салбарт орж байгаа хүн энэ бүх зүйлүүдийг яаж мэдхин? Энэ явдал бол амар их харагддаг. Ямар нэгэн уран бүтээл өөрийнх нь лейбл компанитайгаа ямар нэгэн асуудалтай байх тийм болохоор одоо та нар асууж байгаа ах тэгвэл яаж уран бүтээлчүүд яаж ашиг олд юм бэ? Яаж мөнгө олд юм бэ Тийм болохоор би тэрийг нь бас жоохон тайлбарлах гэж заяа. За та одоо өөрийгөө ингээд уран бүтээлч байна гэж бодоо. Ихэнхдээ бид нар ингээд за дуугаа бичээ, дуугаа рекорд хийгээ, за ингээд шууд зарыг эсвэл Spotify, Apple Music дээр за 99 центээр ингээд зарлаа гэж бодъё. Хэрвээ ямар нэгэн хүн худалдаж авах юм бол мэдээж 100% тэр авсан ашгаа өөртөө авна. Гэтэ олон уран бүтээлчүүдийн одоо тулгардаг асуудал бол ингээд олон нийтэд танигдах. Тэгээд ихэнхдээ энэ том одоо дуу хөгжмийн компаниуд одоо энэ лейблсүүд яг энд нь яг тусалдаг. Таны дууг одоо радио дээр тоглуулах. Тэгэд үүнээс гадна бас дуунуудын чанарыг сайжруулахын тулд сайн студио дээр ингээд дуугийн чинь рекорд хийн, хөгжимчүүдийг бүрдүүлэн, продюсерыг бүрдүүлэн, таны дуугийн чинь одоо рекламдахын тулд
Тэ мэдээж рекламанд оруулан, кинонд оруулан, ТV шоунд ингээд оруулан. Тэгэл ер нь бүх юмуд хийж байгаа. Хэврээ таны дуу яг ингээд амжилттай байх юм бол мөнгө олж эхлэнгүүт нь хамгийн түрүү зарцуулсан юмыг буцааж төлөх ёстой. За тэгээд төснийхаа дараа уран бүтээлчүүд өөрөө ашгаа олж эхлэнэ. Гэтэ бас тэр ашгаа олохоос өмнө зүгээр бүх юмын төлцөл тэгэл босон гэхгүй шүү дээ. Мэдээж бас тэр лейбл компани ингээд бас тэр ашгаас чинь бас авна гэсэн үг. Ихэнх лейбл компаниуд энэ дууг чинь хаана цацах эрх нь ер нь ихэнхдээ тэр компанид нь бол байдаг. Нэг уран бүтээлчд нь амар бага байдаг гэх юм уу. Зохиолчийн эрхийн хуулинд 6 төрөл байдаг. Гэхдээ энэ бичлэгэнд бид яг 2 хуулинд нь анхаарна. Тэр нь бол music work одоо composition rights, тэгээд нөгөөх нь sound recording rights. За musical work copyright гэдэг. За би нэг composition rights. Тийм composition эрх. Энэ composition эрхт нь энэ дууг зохиоход одоо ямар одоо нөтүүд ашигласан бэ? Одоо ч до ре ми фа сол ля гэдэг штэ. Тэгвэл би одоо энэ дуугаа зохиохдоо би одоо за до ми ла до гэдэг одоо би нөт ашиглалаа гэж би бодъё. Одоо энэ хідэн нөтүүдийг зохиосон нь одоо энэ бол миний эрх. Энийг би яаж ашиглах нь миний эрх. Энэ бүхэл дууны өгөөд одоо миний эрхээ энэ бол миний зохиосон зүйл минийх. Одоо тэгээ бас тэрнтэй адилхан одоо дууны химнэл лидер бас өөрөө зохиож байгаа шүү дээ. Өөрөө нэг юм сонгож байгаа. Тэр дууны химнэл лидерсийг бас зохиосон болохоор түүний эрх гэж байгаа. За харин хоёр дахь нь бол sound recording rights. Тэр нь бол одоо энийг ихэнх хүмүүс нөгөө masters rights гэдэг тийм заяа. Бүх дуугаа зохиогоод ингээд одоо яг цацхад бэлэн яг ингээд сүүлийн одоо хувилбар байгаа штэ. Тэр хувилбарыг бид ихэнхдээ masters recording гэдэг. Тэрийг нь бол бид нар одоо master-ийн эрх гэдээ би зөвөр хэлчихье заяа. Гол бүтээгдэхүүн яг мөнгө олгохтой гол бүтээгдэхүүн гэж бодчих. Тэгээд одоо энэ бүтээгдэхүүнээ эзэмших эрх гэсэн үг заяа. Хэрэв надад энэ master-ийн эрх нь байгуул яаж зарах, хаанд рекламад авах эдэр юу хийж болох бүх эрх нь надад байгаа л гэсэн үг. Тэгээд яг дуу хөгжмийн ертөнцид бол яг энэ masters recording мастрын эрх нь бол хамгийн үн цэнтэй зүйл. Бүх хүмүүс эрхийн одоо хэдэн хувийн ч юм уу ингээд авахыг ер нь амар их үзэлцдэг, амар их тэмцдэг. Тийм болохоор амар олон record label компани анх гэрээ хийхдээ компани нь мастерсийн эрхийг авч үлдэнэ гэж өрнө. Тим гэрээ хийдэг. Гэрээ нь дууссан ч ихсэн тэр эрх нь дандаа тэр компанитайгаа үлддэг. Жишээлбэл би одоо нэг компанитай 5 жил ажиллаа те дууслаа. Одоо ингээд за би ингээд гэрээгээ сонгохгүй ингээд өөр газар ингээд өөр одоо компанитай хамт ажиллана гэх юм бол би одоо өмнө зохиосон дуу хамт авч чадахгүй яа гэвэл тэр эрхэн тэр компанитайгаа болохоор намайг явсны дараа тэр хүмүүс одоо уран бүтээлээр юу яах нь гэдэг нэг одоо тэд нар шийднэ гэсэн үг. Яг өөрсдөж болно. Гэтэ ихэнх энэ компаниуд тэр эрхийнхэн ихэнх хувийг өөрсдөө авах гэж үздэг гэжтэй. Ер нь ихэнх хувийг дандаа тэр рекорд компаниуд нь эзэлдэг. За одоо ингээд бид нэр тохиолдлын эрхийн хууль тэгээд яг энэ компани уран бүтээлчүүдийн харилцааг бид нэр жоохон ойлголттой боллоо. За тэгээд Taylor Swift-ийн хувьд бол Big Machine Records гэдэг компанид 15 настайдаа гэрээ хийсэн байгаа. Тэгээд гэрээ хийхдээ яг тэр composition rights одоо тэр composition эрхээ Taylor өөртөө аваад харин master-ийн эрхээ энэ Big Machine компанид өгсөн байгаа. Одоо зүгээр ингээд бодонгууд мэдээж ингээд ямар балаа юм ч юм уу те гэж бодож байгаа байж магадгүй. Гэтэ ингээд Taylor Swift энэ гэрээг 15 настайдаа хийсэн. Тухайн үед ингээд за хаста намайг авч авах ингээд ийм том компани надад ингээд итгэжээ. Миний дуугнуудыг гаргамаар байна. Би одоо илүү их настай хүүхд ингээд илүү их дуулах, илүү их дуу бичих өссөн одоо мөрөөдлөг хийх л одоо хамгийн түрүүнд бодож байгаа шүү дээ. Одоо ирээдүйд одоо би нүгээрээ яаж мөнгө олох, миний одоо санхүүгийн эрх чөлөө мөлөө тийм юм ерөөсөө лайк хууль зүйрлэмэл юм ерөөсөө бодохгүй байгаа. Тэгээд 2018 онд гэрээнд тусаад Big Machine компани ингээд за чи ингээд гэрээгээ сунгамаар байна уу гэж асуухт Taylor Swift татгалцсан. Гол учир нь бол ингээд өөрийнх нь хөгжмөө одоо тэр Masters Record-ийн эрхээ хүн өөртөөрөө байлгахыг амар хүсэнд. Энэ нь бол яг Taylor Swift-ийн тэр одоо Big Machine Label-ийг орхихын одоо гол шалтгаан нь байсан. Тэгээд анх тэгээд татгалцсахт нь Big Machine амар дургуйцсан. Тэгээд яг энэ үед Taylor Swift нөгөө Netflix-ийн Miss Americana гэдэг өөрийнх амьдралынхаа докюментэр дээр ажиллаж байсан. Тэгээд мэдээж энэ докюментэр дээр хуучин дуунуудад бас жоохон оруулна шүү дээ. Оруулна гэтэл энэ Big Machine компанид нүгүү зөвшөөрлийг бид нар одоо өгөхгүй. Тэгээд бас түүнээс гадна бидний зөвшөөрөлгүй одоо жишээлбэл телевиз дээр одоо ямар нэгэн award show дээр дуулах болох ч юм уу те дуугийн чинь ашигламаар байна гэх юм бол биднээс заавалчгүй зөвшөөрөл авах хэрэгтэй. Одоо чамайг тэгж хүснээрээ тэгж дуугаа дуулж дуугаа ашиглахыг чинь зөвшөөрөхгүй гэж бол хэлсэн байгаа.
хэлсэн байгаа. Тэгээд of course энэ амар shitty situation. Яг ийм зүйл болж байхад нь 2019 онд Big Machine Records-ийн дарга Scott энэ компани Scooter Braun зарсан байгаа. Scooter Braun бол Hollywood-ийн бараг амар нэр хүндтэй том менежертэй хүмүүс нь гэх юм бол Justin Bieber, Demi Lovato, Kanye West. Тэгээ ер нь бас Kardashian-тай амар их ажилладаг хүн. Тэгэд энэ яагаад асуудал болж байгаа гэхээр ингээд өмнө Scooter Braun, Taylor хоёрын дунд бас амар асуудал болж байсан. Тэгээ Scooter Braun ингээд Big Machine-ыг худалдаж авахдаа 300 сая $300 худалдаж авсан. Big Machine компани үн цэн нь 300 сая $300-аас эхэлж байгаа заяо. Тэр 300 сая $300-ийнхаа одоо тал нь энэ 6 альбом. Им Taylor Swift-ийн бүх одоо энэ catalog одоо тэрэгтэй master recording гусанд байгаа ахгүй. Тэгээд Scooter Braun энийг худалдаад Big Machine-ыг худалдаж авч байна гэхээр Taylor Swift-ийн одоо бүх одоо альбомуудын эрхийг худалдаж авч байна гэсэн үг. Тэгээд энэ мэдээг сонсчоод Taylor Swift Tumblr дээрээ загтал бичсэн байгаа. Зэмэн одоо би та нарт орчуулж өгье заяа. За ингээд өнөөдөр би ингээд Scooter Braun миний бүх мастерсуудыг худалдаж авсан гэдгийг би одоо мэдлээ. Тэгээ миний зүгээр бодож байгаа ингээд зүйл бол те сүүлийн хэдэн жилүүдэд энэ Scooter Braun намайг яаж хуурсан, намайг яаж тэгэж дээрлэгсэн би амар санаж байна. Kim Kardashian хуулбарсаар миний ингээд Канатай яриаг рекорд тэгээд edit хийгээд скутертай хамт ажиллаж ингээ хэлсэн юм шиг ингээ болгоо. Тэгээ Kanye West өөрийнх нь клиентаагаа ашиглаад бараг тийм порно маяг доромжш тийм клип гаргаж байсан. Ер нь амар олон жил би Scooter Braun-ы гарт ингээ амар их хөртсөн. Тэгсэн чинь одоо Scooter Braun миний бүхэл амьдралаараа ингээ хичээсэн хөдөлмөрлсөн уран бүтээлийг эзэмшиж байна. Хэцүү юм нь ингээд надад юусоо энэ 6 альбомынхын эрхээ буцаж надад худалдаж авах одоо боломжийг юусоо өгөөгүй. Одоо миний энэ хуучин бүтээсэн уран бүтээлийн маань одоо ирээдүйн миний одоо энэ legacy намайг дандаа доош нь татах гэж хичээдэг хүний гарт байна. Миний одоо юу болохоо гэж төсөөлж байснаас бүр хамгийн муу хувилбар нь 15 настайдаа гэрээ хийхээрээ ийм бом болдیں۔ Одоо би тэр компанитайгаа амар олон жил ажилласан. Тэгээд энэ loyalty гэдэг одоо тэ үнэнч байдал байдгүй байна. Энэ компани дараах ингээд уран бүтээл, music тэ хөгжим уран бүтээл амар үн цэнтэй гэж амар хамгаалах хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэ яг үнэндээ бол үн цэн нь бол одоо mand одоо тэр эзэнд хэр их мөнгө олж байгаа нь л яг үн цэнтэй. Big Machine Records-аас ингээд гарахтаа Scott миний мастерсуудыг өөр хүнд зарна гэдгийг би бол таамаглаж байсан. За заруул ер нь ингээд сэтгэлийн бэлтгэлтэй бай. За зүгээрээ хаа гэж би ер нь бодож байсан. Тэгсэн чинь яг хар дарсан зүуд шиг ингээд бүр яг хамгийн сүүлд бодсон хүнд ингээд очиод зарцсан. Би бүр ингээд ерөөсөө скутерт миний одоо энэ мастерсуудын каталогийг зарна гэж би ерөөсөө бодож байгаагүй. Scott миний Scooter Braun-тай байгаа харьцаа хандлагыг бол амар мэдж байгаа. Би дандаа Scooter Braun-ы нэр ингээд миний амнаас гарах болгон би дандаа нэг бол уйлжсэн эсвэл ингээд уйлахгүй байхын тулд ингээд амар хичээж исэн. Тийм болохоор Scott ингээд Scooter Braun миний одоо тэ уран бүтээлийг зарахтаа яг юу хийж байгаагаа мэдчихсэн. Эмэгтэй хүнийг одоо контролох гэж оролдож байсан. Scooterтэй ямар ч холбоотой байхыг юусоо хүсээгүй. Тэгсэн чинь одоо би ингээд үрд мөх холбоотой болчлоо гэж Tumblr дээр Taylor Swift бичсэн. За мэдээж энэс болоод амар том юм болсон. Тэгээд ер нь дөнгөцөө миний хэлсэн 2018 онд те Taylor Swift ингээд яагаад Big Machine label-аас ингээд гарсныхан учир шалтгаан бүх юмуд нь ингээд дахиж ингээд цацагдаад ингээд илүү их том ингээд шуугаан үүсчихсэн. BM компаниудын даргууд нь ингээд үгүй бид нар ерөөсөө Taylor team хэлээгүй тэр label компани Times Magazine гэсэн. Тэгтэн Taylor Swift ингээд үгүй та нар дахиж ингээд миний үгийг өөрчлөхгүй гээд одоо яг баримтуудаа авчирсан. Taylor Swift скутерээс буцаагаад өөрийнхөө мастеруудаа эрхээ ингээд худалдаж авах гэж оролцсон. Гэтэ энэ удаа ингээд мэдээ Scooter Braun тэгээ Scott хоёр ингээд хүмүүсээс амар их шүүмжлэл ингээд авч байгаа. Тэгээ тэрийг нь болиулахын тулд Braun ингээд Taylor Swift за ингээд буцаад зарахгүй. Гэхдээ чиний дуунуудаа одоо уран бүтээлээ ашиглах зөвшөөрлийн тухай хэлэлцэх боломжийг өгөө гэсэн. Гэхдээ тэр боломжийг өгөхдөө чи NDA одоо NDA-гийн гэрээ зурах хэрэгтэй. Тэр NDA дээрээ одоо миний тухай одоо бид хоёрт одоо болоотойгоо асуудлыг дахиж хизээч ярихгүй гэсэн тийм гэрээ одоо зураг гэсэн тийм шаардлага тавьсан. Мэдээж энийг нь Taylor Swift татгалцсан. Scooter Braun Big Machine label-ыг авсны дараа
Яг 17 сарын дараа Shamrock гэдэг хувийн компани Taylor Swift-ийн 6 альбомынхаа мастерийн эрхийг 350 сая $300 зарсан байгаа. Нэг сонирхолтой юм нь бол энэ Taylor Swift-ийн каталогийг скутер зарахтаа хилцээнд нь ингээд тэр компани одоо Taylor Swift-ийн дуугаар нэгэн орлого олох юм бол хэдэн хувийг нь бас скутер авна гэсэн тийм гэрээтэй зарсан. Тийм болохоор ингээд энэ Taylor Swift-ийн дуунуудаас альбом цомгоос Taylor-ээс бусад бүх хүмүүс ингээд ашиг олоод байгаа. Taylor Swift өөрийнх нь уран бүтээлийн ингээд дахиад өөрийнх нь мэдлэггүйгээр ингээд бас ингээд зарчлаа. Тэгээд энийг нь Taylor Swift цагтад нийтэд бичсэн байгаа. Тэгээд бичгтээ одоо нэг хоёр дахь удаага миний мэдлэггүйгээр миний уран бүтээлийг хүн зарж байна. Зархаасаа өмнө скутер надад өөрөө хизээч яг ярилцаагүй холбоо барих гэж бол юусоо оролдоогүй. Big Machine Record анх нөгөө гэрээгээ зурж байхдаа Taylor Swift өөрөө нөгөө composition-ийн эрхээ өөртөө аваа. Тэгээд master-ийн эрхээ энэ компанидаа ингээд үлдээсэн. Composition right-ийн эрх нь өөрт нь байна гэхээр Taylor Swift өөрөө тэр дуугаа дахиж рекорд хийгээ цацаж болно гэсэн. Үед ингээд болж байхад Taylor Swift анх яг хуучин альбомудаа хуучин дуунууд дахиж рекорд хийн гэсэн санаа нэг орж иржсэн үе байхгүй да. Тэрийг нь Scott сонсчоод Taylor руу ингээд бичиж байгаа. За чи өөрийнх дуунуудаа тоглох эрхийг чинь өгөө. Гэтэ бас хідэн шаардлага хангах хэвээр. Тэр шаардлага нь олж одоо хизээч тэр өмнөх дуунуудаа дахиж рекорд хийж болохгүй. Scooter бол намайг одоо энэ асуудлын тухай дахиж хизээч ярихгүй ингээд нийтэд ярихгүй гэсэн чи гэрээн дээр гар үсэг зур. Энийг мэдээж бас Taylor Swift татгалцсан. Тэгээд нийтэд хэлсэн. Ингээд одоо хоёр дахь удаага одоо Taylor Swift-ийн одоо Masters-ийн холбоотой ингээд бас дахиад ингээд бөөн шууган болоод нийт болж байгаа. Гэтэ энэ удаа ингээд анх удаага скутер хариу гаргасан. Энэ асуудалтай холбоотой бүх хүмүүст те их харамсаж байна. Анх ингээд би энэ шийдвэрийг хийхдээ те би энэ шийдвэрийг гаргасныхаа дараа хүн бүхэн надад ирээд ярилцах ах гэж би бол бодсон. Тэгээд үнэхээр миний хандлагыг сайнаар харах ах гэж би бол бодсон. Яг намайг хэн бэ? Миний яг хэлж байгаа үгүүдийг ингээд амар сонсох ах гэж би бол найдсан. Тэгээд тэрийг нь ойлгож хараад надтай хамт бизнест орох байх гэж би бол бодож байсан. Танихгүй хүмүүсүүдийн хандлагыг би буруу таамагласан юм билээ. Тэгээд одоо энэ асуудлыг зүгээр сургамж гэж авч үзье да гэж скутер хариулсан. Ингээд энэ явдлаас болоод Taylor Swift хуучин 6 цомгоо дахиж рекорд хийгээд дахиж цацъя гэдэг шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг мэдээж гаргасныхан гол учир нь бол өөрийнхөө уран бүтээлийнхэн эрхээ өөртөө буцааж авах. Энэ нэг ямар нөлөө үзүүлж байгаа? Taylor Swift-ийн одоо Fearless гэдэг одоо цомгийг яриа л та. Анх тэ 2005 хэдэн онд лээ 2006 или 2007 онд гаргасан тэр Fearless цомгийн анх гаргасан хувилбар нь байгаа. За одоо Taylor Swift-гээ дахиж өөрийнхөө студиод очоод бүх юмуудыг рекорд хийгээд тэр Fearless-ийн гэтээ Taylor-ийн хувилбар гээд одоо дахиад ингээд өөр хувилбар нь гарч ирж байгаа. Одоо Taylor-ийн хувилбарын альбомыг сонсох юм бол тэр анх гаргасан альбомынхан үн цэн нь буураад тэр бүх үн цэн нь одоо тэр шинэ хувилбарт нь шилжнэ гэсэн үг. Тэгэхээр одоо энэ Shamrock гэдэг компани Scooter Braun Taylor Swift-ийн уран бүтээлээс ашиг олж чадахгүй гэсэн үг. Оронд нь бүх тэр ашиг нь Taylor Swift нь өөрт нь очино. Миний бодлоор ер нь хүн бүхний мэдээж бол хүн бүхэн санал нийлэх ах. Энэ бол Taylor Swift-ийг бол хамгийн мундаг бизнесийн move гэж бол одоо бизнесийн шийдвэр гэж бол үздэг. Тэгээд энэ шийдвэрийн фэнүүдээс нь гадна амар ер нь ихэнх уран бүтээлчүүд дэмжсэн. Тэгээд одоо ер нь 6 альбомынхаа 4 цомгийг дахиж рекорд хийгээд гаргацсан байгаа. Тэгээд нэг гоё юм нь ингээд re-record хийж байгааг нь мэдээд өмнө тэр анх ингээд эхний хувилбар дээр нь ажиллаж байсан одоо хөгжимчид, продюсеруудыг дахиж дуудахад бүгдээрээ ингээд Taylor Swift-д туслахад бэлэн байсан. Бас зарим дууд дээр нь ингээ фичер хийсэн артистууд ч гэсэн ингээд буцаж студиод ороод Taylor Swift-д дахиж ингээд өөрсдийнх нь хэсгээ рекорд хийхэд Taylor Swift-ийг дэмжихэд бол 100% бэлэн байсан. Хамгийн том жишээ гэх юм бол Kendrick Lamar. Бусад хуучин цомгуудаа дахиж ингээд рекорд хийж байгаа нь ер нь бол энэ амар ховор үзэгдэл. Та нар зүгээр бодол та нар яг одоо хідэн уран бүтээлчүүд өөрхөн хуучин цомгууд дахиж ингээд рекорд хийж байгаа гэж сонсч байсан бэ. Амар бараг байхгүй. Бараг Taylor Swift-ийн дараа зарим уран бүтээлчүүд өөрсдийнх нь хуучин цомгуудаа, өөрийнхөө хуучин дуунуудаа өөр янзаар харинжинхаа гаргаж ихэсэн. Жишээлбэл
Demi Lovato өөрийнхөө хуучин дуунуудаа тий рок хувилбар болгоод одоо жишээлбэл дахиж цацж байгаа. Taylor Swift өмнөхөөсөө илүү амжилтанд хүрч чадсан. Жишээлбэл Fearless тэгээд Red гэдэг өөрийнх нь хувилбарын 2 альбом нь Billboard-ийн шилдэг 100, шилдэг 200-д дахиж орж ирж чадсан. Энэ 2 альбомыгаа бүр 10 жилийн өмнө ингээ гаргаж ирсэн шүү дээ. 10 жилийн өмнө гарахтаа ч гэсэн Taylor Swift амар олон том амжилтуудыг гаргаж ирсэн. Тэгэхэд ингээд 10 жилийн дараа яг адилхан альбомаараа гэтээ энэ одоо өөрийнхөө хувилбартай. Гэтэл дуунууд нь адилхан шүү дээ. Энэ дуунуудыг хүмүүс одоо фэнүүд нь өмнө ингээд сонсч байсан дуунууд. Тэгэд 10 жилийн дараа дахиж ингээд гаргахад бас илүү их амжилт орж ийнэ гэдэг бол энэ бол амар тийм өвөрмөц. Үнэхээр одоо Taylor Swift-ийн хүч хөдөлмөр ямар мундаг уран бүтээлч вэ гэдгийг харуулж байгаа. За тэгэд үүнээс гадна энэ бол зөвхөн Taylor Swift ингээд олон амжилтууд биш. Бас одоо ингээд шинэ уран бүтээлчүүдэд бас амар их уран мөгч шинэ уран бүтээлчүүдийг хамгаалж байгаа. Ямар нэгэн тийм иймэрдүү том компанитай гэрээ хийхдээ өөрийнхөө хөдөлмөрийнхөө эрхээ, мастерсийн эрхээ хамгаалах ёстой гэдгийг Taylor Swift ойлгуулж чадсан. Энэ дээр бол хамгийн том жишээ гэх юм бол Olivia Rodrigo Driver's License гэдэг дуун мэдгээд ингээд амар том болсон шүү дээ. Olivia дөнгөж 18 байсан баха. Тийм. Geffen Records гэдэг компанитай гэрээ хийсэн. Тэгээд Taylor Swift юу босныг сонсчоод гэрээ хийхээс өмнө Olivia Rodrigo нэг юм шаардсан тий. Мастерсийн эрхийг, энэ дуунуудынхаа мастерсийн эрхийг өөрт нь яг 100% байна. Яаж ашиглах, ерөн бүх контролууд нь өөрт нь 100% байна гэсэн шаардлагатайгаар гэрээ хийсэн. Big Machine Records-ыг гасны дараа Republic Records гэдэг компанитай хамт гэрээ хийсэн байгаа. Тэгээд бүх миний мастерсууд, миний бүх одоо эрхүүд надад яг өөрт нь 100% байх хэрэгтэй гэсэн гэрээтэй бол тэр компанитай хамт нийлсэн. Тэгээд тэр компанитайгаа нийлээд Lovers, Folklore, Evermore, өрчөн юу илээ, Midnights, The Tortured Poets Department гэдэг альбомаа бас гаргасан. Одоо тэгээд Taylor Swift бол тэг зөвхөн хөгжмөөрөө, дуу хөгжмөөрөө тэр бүмтэн болсон. Яагаад энэ бичгийг хийх болсон бэ гэхээр одоо ингээд шинэ хүмүүсээ танилцуулж байгаа ч юм уу, эсвэл Taylor Swift-ийн тухай мэдэхгүй байх ч юм уу, эсвэл бол яг юу болсныг ойлгоогүй хүмүүст мэдгүй. Би энэ сториг амар ярих туртаа. Яг бол хүмүүст амар итгэл өгдөг. Ер нь нэг ухаалаг тэгээ зоригтой байгаарэ. Ялангуяа уран бүтээлч хүмүүст бол ингээд сайн харуулж чадсан. So ирээдүйд ямар нэгэн том компанитай гэрээ хийж байгаа бол заавалчгүй гэрээгээ сайн уншаарай заяа. Окей. Тэгээ зоригтой байгаарай. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Окей. I don't know ягаад амжилт хүсэж байгаа мэдэхгүй. За ингээд энэ бичлэг маань ингээд дууслаа. Та нарт энэ бичлэг таалагдсан байх гэж бодож байна. Хэрэг таалагдсан бол та нар лайк, share тэгээд доор комент үлдээгээрэй. Тэгээд дахиж миний энэ царайг хармаар байгаа бол миний мэдээж channel subscribe хийгээрэй. Тэгээд би бас Instagram-тай, Instagram дээр бас юм pop culture, тийм дуу хөгжим, fashion, beauty юмуд бас их постлдог. Тийм болохоор сонирхож байгаа бол дагаж болно шүү. And that is it. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.